Ахиж би дотор сэтгэлийнх нь ариун бүхэн гадагшлах шиг доглон тунгалаг нулимс. Доромжлол гомдол хоёрт хашилсан дорой хэдэн хүмүүс. Бүсгүй хүний бүтэн байсан сүүлчийн төрх эвлэж ирхэлдэг гараараа ингэж цэжний хөндүүрээ дарж инээ тасгадаг уруулан нэмтэрсэн зүрхнийх нь ирж жирхэлж хараацын жигүүрчиг хөмсгөн хилэнцэн сүүл шиг хэтрээд хонгор ялдан хоолойд нь харин хүйтэн хургах хөөхөн хүний хагас болсон ихний төрх. Залуу насны зүггүй хийсэн салхин дунд заавар нүгийн бүсгүйчүүдийн зүрхний хавхлаг онгох чөлөө зоргоороо дуйллаа. Зөрүүлж бас төллөө. Зовлон жаргал хоёрыг зоосон өнгөөр мэргэлэх шиг эргүүлвч зогсоогоороо тогтсон налган дээр минь алга. Харцанд минь эргэж, хүсэл минь эсгэгдэж, хүн болохыг минь хүлээж батж гандсан халуун чулууны газар дээрх нулимсэл хатдаггүй юм шиг ээ. Ихэнхдээ би алж тэдүүлж, их цөөхөн удаа би бас үйлж. Гэвч хүүхэн хүний хатаа нүгийн тэр нулимс хожмын илүүдэр хоносны хилтэйх нь ирж ганцаардаж суухад өрнөх шиг, гандуу явахад ухаанч нэмэх шиг, өрөвдөх шиг, өөрийн хэл биеийн хэмжээ, эрдэм ухаан хоёроо хараад өнгөрөх шиг. Би бүсгүй хүний сэтгэлийн тусаар ундаалах хатгуус юм боллоо. Би гэж өмчлөхгүй. Би бүсгүй хүний итгэлийн тусыг зарцах сад хатан юм боллоо гэж би дурлахгүй.